Минь төргий. За бид нэр зөв төлөвлөж иж зөв хөгжнөө. 5 жилийн үндсэн чиглэлийг хагас жилийн өмнө баталсан. Үүний 4-р хавсралтаар нийтдээ 70 их найт төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний 2-р хавсралтаар нийт 65 их найт. Тухайн жилдээ 15.3, улсын төсвөөр 2.2, гадаад зээлээр 4.7 их найдыг зарцуулахаар тусгасан байна. Төлөвлөж чадчихэв үү? 5 жилдээ 70 их найд хичээд 1 жил дээрээ 65 их найд гэж ороод ирэхлээр ирэмблээд үр дүнгүүнүүдийг нь хасаад ийм л болж гинөө. Ямар аргачлалаар энэ төслүүдийг 2-р хавсралтанд тусгасан бэ гэдэг ихний асуулт. 2-р энийг байнга ярьж байгаа. Бид нар эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарт анхаарах ёстой. Ийшээгээ л төсөл арга хэмжээгээ нэг хэдэн жил гүрийгээд хөрөнгө оруулалтаа хийгээд явах ёстой. Улсын төсвөөр боловсролын салбарт 400 тэрбум, эрүүл мэнд 330, эрчим хүч 84 хүн, зам дээр 473 тэрбум. Гадаад зээлээ оруулбал боловсрол дээр байхгүй, эрүүл мэнд 154, эрчим хүч 682, зам дээр дахиад 415 тэрбум төгрөгийг тусгасан байна. Замын хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэнд хоёрыг нийлүүлснээс их байна. Эрчим хүчний салбар үндсэндээ гадаад зээлээр л хэрэгжихээр байна. Энэ салбар гадаадаас зээл авч ижил хөгжих юм уу? Алсын хараа 5 жилийн үндсэн чиглэлээр байгаа зорилттой нийцүүлээд энэ салбаруудын хөрөнгө оруулалтын харьцааг тооцож чадчихэв үү? Яамдуудаас өгсөн санал нь ийм байна уу? Эсвэл эдийн засгийн хөгжлийн яамн дээр ийм болгож хуваарлж гинэ үү? 3-т хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй. 5 жилийн үндсэн чиглэлд туссан 361 зорилт эдгээрийн 74% нь шалгуур үзүүлэлтийн 516-аас 76% нь жилийн төлөвлөгөөнд туссан. 123 зорилтыг хассан байна. Яагаад хассан бэ? 5 жил жилийн төлөвлөгөө төсөв бид нар бүгд адилхан байх ёстой. Тэгж байж бид нар үр дүнд суурилсан засаглалыг бий болгоно. Төлөвлөж чаддаг, төсөлж чаддаг, хяналт үнэлгээгээ ч энүүгээрээ ашиглаад хийх боломжтой болно. Эдийн засгийн хөгжлийн яамнаас асууя. Өөрийн яамны 15 шалгуур үзүүлэлт 5 жилийн үндсэн чиглэлээр байгаа. Энээс 9-ийг нь хасцсан байна. За эндээс хүнсний инфляцийг тодорхой барих зорилт байсан. Махны үн өсөөд иргэдийн амжиргаа хэцүү байгаа энэ үед энэ үнийн огцом өсөлтийг тогтворжуулах бодлогоос ухархаар харагдчихна. Дээрээс нь хөгжлийн бодлого төсвийн уялдааг сайжруулна гэсэн заалт байсан бас хасагдсан байна. Бодлого хэрэгждэг, үр дүнд хүрдэг байх ёстой. Яагаад ийм чухал шалгуур үзүүлэлтүүдийг хассан бэ? Эрүүл мэндийн сайдаас асууя. 1-ийн 2-ийн 1-ийн 4 5 жилийн үндсэн чиглэлээр байгаа. Зах зээл дэх чанаргүй хууль бус эмийг бууруулах зорилтыг тусгасан. Энийг бас хассан байна. Хот байгуулалтын сайдаас асууя. 6-гийн 2-ийн 3-ийн 1 дээр барилгын дулаалга, ногоон барилгуудыг нийлүүлэлтийг ихсгэх, барилгын гэрчлэгээ авахд, үйл хөдлөлийн гэрчлэгээ авахд ногоон барилга байх юм бол давуу тал үүсгдэг гэсэн ийм чухал заалтуудыг мэргэжлийн үнийн хувьд тусгасан. Дахиад хасаад ороод ирсэн. Яагаад вэ? Төсвийн тодорхой байдлын зөвлөлөөс хамгийн сүүлд нь асууя. Монгол улсын хөгжүүлэлт 5 жилийн үндсэн чиглэлд энэ жилийн төлөвлөгөө сайн нийцсэн байна гэж. Төлөвлөгөө 5 жилийн үндсэн чиглэлийн зорилттой шалгуур үзүүлэлтүүдийн 27 оны түвшнийг ханх хүрээнд боловсруулсан байна гэж. За Шадар сайд Жэнквэр хариулъя. За их чухал зүйл ярилаа. Үнэхээр энэ үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт одоо манай энэ үндсэн удирдлагын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа. Энэ одоо өнгөрсөн дүн шинжилгээгээд ирээдүйд төлөх үйл явцыг л хийж байгаа. За энэ дээр одоо манай Лувсан дорж гишүүн маш үнэтэй хувьмөр орууллаа. Энэ нэгдмэл цогц харилцан уялдаатай, судалгаа шинжилгээтэй, баримтат тодтолгоонд үндэслэсэн үүрэг хариуцлага тодорхой байдаг. Буюу хэмжигдэхүүц, бодиттой, хамааралтай, хугацаатай байх гэдэг ийм зарчмууд үндсэндээ мөрдөж эхэлж байна. Энэ бол манай парламент их том дэвшил шүү дээ. Өмнө бид нар ерөнхийдөө улс төрийн үр дүн тавиад явдаг байсан бол одоо илүү ажил хэрэгч бодит салбарын үр ашигтай байдлыг нэгдүгээр тавьдаг болсон. Техник эдийн засгийн үндэслэл шаарддаг болсон.
Энэ бол одоо манай төсвийг болон төсвийн сахилгын батыг бий болоход үнэхээр томоохон үр гүйцэтгэж байна. За ингээд таны асуулт холбоотой 5 жилийн үндсэн чиглэлд 362 хүрдэн 516 шалгуур үзүүлэлттэй батлагдсан. Тэгэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бид нар 27 онд 268 үрдүн 393 шалгуур үзүүлэлт туссан байгаа. За хугацаа болоогүй 8 үрдүн 8 шалгуур үзүүлэлт байгаа. 94 үрдүн 123 шалгуур үзүүлэлтийг тусгаагүй. Эдгээр нь яагаад гэвэл үрдүн шалгуур үзүүлэлтийн одоо зарим санхүүжилт шаардахгүй, зарим нь урсгал зардлаар санхүүжээд үрдүн гарах болцоодоо гэж үзсэн тул одоо гол шалгууруудаа ингээд авсан. Дөрөвдүгээр авсралтын тухайд бол 88-ын төслийг бүрэн тусгай явж байгаа. За энд бол 5 жилийн төслөл одоо улсын хөрөнгө оруулалтын том төслүүд 88 төслийг одоо санхүүнд олцсон, Т100 одоо хийгдсэн төслүүдийг баталсан. Босго их өндөр болсон гэх шүү дээ. Т100 батлагдж, их усрын шийдэгжээж улсын хурлын ажлын хэсгээр нь тухай танилцуулагдж энэ хөгжлийн бодлого дээр нэмэгдэх одоо болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр бас шинэ төслүүд гарна ш амьдрал баян болохоор хөрөнгө оруулалтууд шийдэгдээд ирвэл за ийм агуулгаар дэмждэг юм болсон. За 27 оны ер нь жилийн төлөвлөгөөний төслүүд бол тухайн жилдээ хамгийн одоо тэргүүлэх чухал гэдэг төслүүдээ эренбэлээд байгаа одоо төсвийнхаа их усрүүдэд тааруулж ингэж эренбэлж оруулж ирж байгаа. За хэрвээ санхүү тезэнд бэлэн болох юм бол төслүүдаараа нэмэгдэх ажлын хэсгээр нэмэгдэх болцоотой. За зам дээр хэрэгж байгаа төслүүдээр нэлээд хасагдж байгаа. Хэрэгж эхэлсэн замын төслүүдийг шиг хассан. Нийт одоо хэрэгжиж байгаа 17 төслийг хассан. Энэ дээр бол нөгөө эренб. Одоо бидний хамгийн гол барих юм бол одоо энэ төслийн тухайн салбарын төсөв тэжлэх хувь хэмжээ, зохистой хэмжээг тэргүүлэх чиглэл нь аль юм бэ гэж. Т100 бэлэн болсон гэдгээрээ бид нар дэд бүтцлүү хийгээд хөрөнгө зарцуулаад байвал эргэн төлөгдөх хугацаа эргээд нөгөө төсөвт эднээс үзүүлэх ач холбогдол нь бас дутуу сул байдаг. Иймд илүү ач холбогдолтой эдийн засгаа дэмжсэн одоо ийм шаардлагатай тэргүүлэх төслүүд дээр онцгой анхаарч оруулсан байна. Батмолон сайд хариулъя. За лувсан жамсагчны асуултанд хариулъя. Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төсөлд байгаль орчин ногоон эдийн засгийн бодлогын хүрээнд хилцэгдэх салбарын хэмжээнд ногоон барилгын шалгуур буюу бест гэрийг нэвтрүүлэх зорилтууд бол тусгагдсан байна. Гэвч жилийн гүйцэтгэлийн KPI-аар тусаагүй шалтгаанууд нь бол за журмын хэрэгжилт ба стандартын шинжилгээний хүрээнд ногоон барилгын үнэлгээний аргачлалыг хот байгуул барилга орон сууцчлалт яам 24 оны 12 дугаар сард харин хялбаршуулсан аудиторыг нь 2025 оны 6 дугаар сард баталгаажуулсан байгаа. Тиймээс суур үзүүлэлтүүд нь бас бүрэн гараагүй байгаа. 2026-аас 2030 оны төлөвлөгөөнд тусгах судалгаа бас үргэлжилж байгаатай холбоотой гэж бас тоолгож болно. За Батшгуур сайд хариулъя. За эмийн чанарын асуудал үнэхээр маш чухал асуудал. Бараг үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах асуудал байгаа даа. Тэгээ бид нар бас бодит үнэндээ нүүр тулах ёстой л да. Яг үнэндээ болол тэрний юу вэ гэвэл яг өнөөдөр бид нар яг наривчлалтайгаар эмийн стандартаар шинжилгэхтийн лаборатори Монголд байхгүй. Яг биохим, за молекулын түвшинд ямар төвшин энэ юм хуурамч уу үгүй юу альсвал үйлчлэл хуурамч биш гэхдээ хүнд үйлчлэх үйлчлэгээр сулуу гэдгийг тодорхойлж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл сайн мэдээ байгаа. Тэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр 6 сард яг эмийн лаборатори ашиглалтанд орж байгаа. За энэ лаборатори нь GPT болон GLP мөн ML3 гэсэн олон улсын эмийн стандартын дагуу тийм лаборатори ашиглаж байгаа. 4,000 эмийг жилд шинжлэх чадaltaа. Тэгэхээр бид болвол яг наривчилсан биохим бүх. За энэ хамлан сайд хариулъя. За манай лувсан жамцгсэнд биднээс талархах ёстой сая энэхээр сайжчихсан хэллээ. Ер нь улсын төлөвлөгөө батлахад бол арай нэг тийм шин соёл бас бий болгож байгаа. Нэвтрүүлж гин гэж хэлж болно. Энийг бас бид нар талархах ёстой. Тэгээд Лука гэж одоо яг манай боловсролын салбар дээр бол ганцхан 506 тэрбум төгрөг бас биш ээ. Энэ жил санхүүжих түн 506 тэрбум төгрөг. За Азийн хөгжлийн банкнаар санхүүжиж байгаа одоо бас нэг 130 сая буюу 588 тэрбум төгрөг. За орон нутгийн одоо хөрөнгөөр орон нутгийн их усрээр 257 тэрбум төгрөг гээд 1.3 их найдын
бас бодиттой хөрөнгө оруулалтууд энэ 26 онд одоо хэрэгжих ийм болцоонууд нь байгаа. За энэ дээр бол 156 сургууль, 114 цэцэрлэг, 35 дотор байр, 20 спорт зал гэсэн бас ийм санхүүжилтийн их усрууд бас байгаа гэдгийг бас би хэлээ. Тэгээ та нөгөө 506 гэдэг нэг тоо яачих шиг бодлоо. Энийг залруулах хэрэгтэй. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс Эндрийн 3 дугаар микрофон дээр хариулъя. За туссан жимчлийн асуултанд хариулъя. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дунд хугацааны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй нийтдээ байна гэсэн дүгнэлтийг өгсөн. За энэ дүгнэлтийг өгсөн шалтгаан нь бол үндэсний 10 үр дүн түүний шалгуур үзүүлэлтийн хүрээнд энэ 20 оны хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан гэдэг энэ шалгуураар бид тавьсан. Гэхдээ зөвлөлийн дүгнэлтэн дээр бид нэмээд эдгээр үндэсний үр дүнгуудыг наривчлан тодорхойлох шаардлагатай ядуурлын хамралтын хүрээ, дундаж давхаргыг эзлэх хувийг зорилттой төвшинг тодорхойлоогүй. За зарим үзүүлэлтийн хувьд суур төвшнийг нь тооцох шаардлагатай гэсэн юм сул талууд байгааг бас дурдж өгсөн. Тэгэхээр яг үндэсний үр дүн болон түүний шалгуур үзүүлэлтийнхээ хувьд бол энэ хоёр хөгжлийн баримтчиг хоорондоо яг нийцж байгаа гэдгийг бид нийтдээ байна гэдгээр дүгнэлт анхаарах зүйлс байгаа гэдгийг бид дүгнэлтэд дурдсаа. Баярлалаа. За нэмж тодруулъя. Тодорхой хариулсан сайд нартай баярлалаа. Ингээ хэдүүлээ яг бодлогын мэтгэлцээ хийдэг, үр дүн дээрээ суурилж чадж гинэ үгүй юу? Энэ дээр бичигдээгүй байгаа мэдээллүүдийг бас манай сайд мөрнөр тодорхой хэлж өгч байгаа болохоор ийм л зорилготой улсын их хурал байх хэвээр. Ийм л зүйлийг хэлэлцдэг байх хэвээр. Хэрүүл урал бол бид нар ярьж болохгүй. 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн хөтөлбөр, жилийн төлөвлөгөө, жилийн төсөв. Эднийхээ шалгуур үзүүлэлтийг бид нар яг нэг л болгох хэвээр. Тэгэхээр 27 оны хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт орж ажиллахаар саналаа өгж байгаа. Эдгээр бүгдийг ижилсүүлнэ. Сангийн сайдад анхааруулж хэлмээр байна. Намар төсөв өргөн барихтаа дахиад энэ 5 жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтүүдийг хасдаг ч юм уу, өөрчилдөг ч юм уу оруулж ирж болохгүй. Тавьсан зорилтоосоо ерөөсөө ухарч болохгүй эндээ хүрэхийн төлөө л бодлогоо боловсруулдаг байна, түүнийг хэрэгжүүлдэг байна, үр дүнгээ хяндаг, үнэлдэг байх ёстой шүү.